Хуруугаараа заахын оронд нэг сонирхолтой гар хөдөлгөөн хийдэг байж. Хин нэгэн сууж буй мэд үзэгдээд гинэт алга болдог. Энэ хоёрын зар нэг л адилхан харагдаад байна. Камер бас эвгүүдээ хуг түүний кинонд харагдаагүй байдлаар өнөөсөн байж болох юм. Бүх мөчөөрөө холбогдож машин дотроос удирцдаг. Энэ тэмнэрийн гэсэн чөтгөрийг дэмждэг үү? Аюултай сонсогдож байна. За, hello guys, дараагийн мэдлэгээр татамаарл. Энэ удаа хэдүүлээ яах вэ гэхээр маш олон хүмүүс өмнөх дугаарын part 2-ыг хийж өгөөч гэсэн комент үнэхээр хэрсэн. Тийм болохоор та бүгдийн хүсэлтээр Disney-гийн хавд арсан аимшиг нууцуудын part 2-ыг хийж байна. За тэгээд part 2 дээр бүр үнэхээр сонирхолтой хачирхалтай нууцуд их гарч байгаа. Олон яриад л шууд эхлэе те. Өнөр эхлэхээс өмнө та лайк дараа subscribe дарахаа битээ мартаарай. Та хэдийнхаа лайк subscribe-аар уран зориг авал имжлэгүүд хүргэж байгаа юм шүү. Лайк сабад ардаа бүх хүмүүстээ баярлалаа. Заамтай бичлэндээ орцгоё. Disney-гийн аимшиг нууцуд 1. Энэ онол Peter Pan болон Лусын дагин гэсэн хоёр алдартай Disney киноны хоорондын холбоог харуулдаг. Peter Pan кинонд Неверлендийн Лусын дагныг харуулдаг бөгөөд тэд далайн дээрэмчдээс маш их айдыг харуулдаг. Харин Лусын дагин кинонд Ариэлийн ээж амиа алдсан тухай гардаг. Ариэлийн эхлэл хэмээх кинонд Ариэлийн ээжийг далайн дээрэмчид хүнөөсөн гэж илчилдэг. Тэгвэл Peter Pan кинонд Ариэлтэй тусдаа нэгэн Лусын дагин гардаг бөгөөд тэр нь улаан үстэй, дунгаар хийсэн хөвчтэй байдаг. Та зургийг харж байгаа бах те. Лусын дагнууд далайн дээрэмчдээс айдаг. Бас Peter Pan-тай холбоотой байдгийг харгалзан үзвэл Peter Pan кинонд гардаг Ариэлтэй тусдаа Лусын дагин нь магадгүй түүний ээж байсан байж болох ба Hook түүний кинонд харагдаагүй байдлаар хүнөөсөн байж болох юм. Энэ ягаад Нептун Ариэлийг хүмүүсээс хол байлгахыг маш их хүсдгийг тайлбарлаж магадгүй. Disney-гийн аимшигт хүүхэд 2. Disney ертөнцид сайн муугийн шугам тодорхой ялгаатай байдаг ч дараах онол хоёр тис өөр дүрийг нэг хүн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Тэнгэл киноны их готел үнэндээ Геркулес киноны Meg байж болох уу? Энэ санаа ихэндээ галзуу мэт сонсогдож болох ч илүү гүнзгий судлаад үзье. Meg бол баатарлаг, харин готел бол хорол санаат бөгөөд тэдний амьдрал хэдэн зууны зөрүүтэй. Гэвч Тэнгэл киноны эхэнд Flynn их готел хэдэн зууны турш амьдарсан талаар ярьдаг бөгөөд үүнийг Ишидийн наран цэцгийн хүчээр тайлбарладаг. Харин наран цэцэг хаанаас гарч ирсэн бэ? Тэнгэл кинонд энэхүү Ишидийн цэцэг дэлхий дээр тэнгэрээс унсан нарны туслаас ургасан гэж өгүүлдэг. Гэхдээ энэ түүхэнд Рапунзелийн ертөнцийн номогт өөрчлөгдөн утга бүдгэрсэн байж магадгүй. Энэ тусал нар тэнгэр дэх од биш, харин бурхны нар байж болох уу? Үүнийг бодоод үзье. Тэнгэл кинонд гардаг алтан тусал анимашны хувьд Геркулес кинон дээрх Геркулес дэлхий рүү унаж буй хэсэгтээ маш адилхан харагддаг. Мөн Хадес Геркулес нарны толб гэж хэдэн удаа дууддаг. Түүнчлэн Геркулес кинон дээрх мөнхийн амьдралын хүч алтан туяатай дүрслэгддэг нь наран цэцгийн гэрэлтүүлдэг ээжтэй тун адилхан. Энэ онолоор Геркулес Мегийн төлөө бурханлаг мөнхийн амьдралаа орхиж эцэст нь нас барсны дараа Meg өөрийг нь орхисон хайрцтайгаа холбоотой ямар ч зүйлд хэтэрхий шуналтай болж ирсэн гэж үздэг. Наран цэцэг түүний хувьд Геркулесийн хүч чадлыг бэлэгдэх зүйл байж магадгүй тул үүнийг өөрийн болгохыг хүссэн байж болох юм. Тэгээ яагаад ч энэ хоёрын зар нэг л адилхан харагдаад байгаа юм. Та нарт тэгж харагдаж байна уу? Хэрвээ их готел үнэхээр Meg бол тэр яагаад ийм мөнхэн болсныг тайлбарлаж болно. Meg урдны хайртай хүндээ гомдож дараа нь Геркулестэй учирсан түнчлэн мөн алдаж дахин орхигдсон байна. Цаг хугацааны явцад түүний хайр сэтгэлд итгэл алдарч өөртөө төвлөрсөн сэтгэл хөдлөлд автомхай хуваа хичээсэн хүн болжээ. Гэхдээ энэ онолд асуудал бий. Их готел Ишидийн цэцгийн хүчийг ашиглан залуу төрхөө хадгалдаг. Хэрэв тэр Meg байсан бол Геркулес дээрх гардаг дүр төрхтэй адилхан харагдах ёстой баймаар. Гэвч анимашны хэм маяг өөртөө энэ үнэн эсхийг батлахад бэрх юм. Одоо бүр амар сонирхолтой хэсэг гарч ирнэ. Хэрэв их готел үнэндээ Meg биш бол түүний цэсэн цагааны хорон хатан гэж үзэх бас нэг онол бий. Рапунзель дээр Рапунзелийн санхугт улаан айлын дүрслэгдсэн байдаг. Энэ нь хорон хатантай холбоотой байж магадгүй гэж зарим хүн үздэг. Хорон хатан ба их готел хоёрын хооронд ижил төсөө шинжүүд бий. Хоёулаа залуу төрхөө хадгалахын тулд Ишид ашигладаг. Мөн цэсэн цагаан дээр хорон хатан хатнаас ундагч бид түүний биеийг харахгүй. Харин их готел наран цэцгийг хадны ёроолоос олсон гэж өгүүлдэг. Тэдний хувцлалт шатлан харагддаг бөгөөд хоёулаа Германы үлгэрийн дүрээс гаралтай. Гэхдээ Meg гэхээс илүүгээр тэр хорон хатанд байх боломжтой надад санагдаж байна шүү дээ. Гэхдээ энэ онолд асуудал бий. Цасан цагааны үйл явдал 1500-аад оны үед өрнөдөг гэж үздэг бол Рапунзель 1700-аад оны сүүлээс хойш болсон гэж тооцоолдог. Хэрвээ их готел үнэхээр хорон хатан байсан бол тэр 200 гаруй жилийн хадны ёроол хэвтэж байх ёстой болох нь. Окей, за тэгэхээр та хэд маань аль онол нь илүү тохирж байна та коммент дээр бичээрэй. Disney-гийн аимшиг нууцуд 3. Pixar-ын Cars кинон дээр гардаг машинууд яагаад хажуу талын шил хаалга цонхгүй байдаг вэ? Эмэс сонин бүцтэй холбоотой асуултууд 2006 онд кинонд гарснаас хойш маш олон онолыг төрүүлдэг. Машины загвар нь бүгдээрээ хүмүүс суухад зориулсан мэт харагддаг. Гэвч энэ ертөнцид хүмүүс байхгүй гэж үздэг шүү дээ. Бүгдээрээ Маккуиныг бол мэдэн шүү дээ. Гэхдээ яг саний хэлсэн шиг өөрөөсөө хүмүүс бол харагддаг. Энэ онолын дагуу хүмүүс үнэхээр энэ дэлхий дээр амьдарч байсан ч жолоодож байсан машинууд нь хэмэл оюун ухаан хувьсаж сэтгэн бодох чадвартай болсон бөгөөд улмаар хүн төрлөختнийг устгаж оронд нь өөрсдөө оршин тогтнохоор шийдсэн гэж үздэг. Pixar албан ёсоор энэ онолыг баталгаагүй ч франчайзын бүтээлч захирал Jay Ward үүнийг дэмжснээ илэрхийлсэн байдаг.
Гэтэ энэ онол яг бодит амьдралтай бол буужлаа. Яагаад вэ гэхээр хиймэл оюун ухаан сүүлийн хөгжснөөс одоо хүмүүс хиймэл оюун ухаанаар бүх ажлыг хийлэгдэх болчихсон. Хэрвээ бүр хүний оролцоо бүр тэр чигээр нь халдчих юм бол машинууд бол өөрсдөө бараг бүх юм хийх чадaltaй болчихно. Тэгэхээр хувьсан өөрчлөгцөөр байж аваад маш том хиймэл оюун ухааны хувьсгал бас энэ дэлхийд ирэхийг бас үүсэхгүй. Тэгэхээр бол энэ таамаг бол аюултай сонсогдож байна. Өөр нэг онолын хувьд хүмүүс үнэндээ одоо ч байсаар байгаа бөгөөд машинууд дотор байнга амьдарч байна гэж үздэг. Машин хүний экзоскелетон буюу гаднаа яс мэт ажиллах ба машины голд хүн байрлах бөгөөд бүх мөчөөрөө холбогдож машин дотроос удирддаг. Хүний нүдэн салхины шилтэй холбогдсон байх ба хоол болон хаягдал шингэнд зориулсан гуурсууд нь машиныг орхих шаардлагагүй болгодог. Энэ онол нь машины ертөнцид бидний ертөнцтэй адил хэл, соёл, хувцастай байдлыг тайлбарлаж болох юм. Яа бас л амар эвгүй сонсогдож байна те. Диснейгийн аимшиг нууцуд 4. Хэрэв та Disney паркад очиж үзсэн бол бүх зүйл, тоглоом, амттан гэд бүгд зочдын гайхшруулж баярлуулах зорилгоор маш нарийн төлөвлөгдсөнийг анзаарах байх. Гэвч зарим зочид паркын ажлуудыг хэрэглэдэг нэгэн хөтөлбөрийг анхаарлаа хандуулж түүний гарал үүслийг шижигтэй гэж үзэх болсон. Disney паркын ажилтнаас зам заахыг хүсвэл тэд хос хуруугаараа заадаг. Хэдэн энэ ертөнцийн зүйл мэт санагдах боловч уг хөдөлгөөн нь сонирхолтой бөгөөд таагүй түүхтэй хэмээн хүмүүс үздэг. Walt Disney өөрөө их хэмжээний тамхи байсан бөгөөд өдөрт 3 хар цаг тамхи байжээ. Үүний улмаас тэр байн хурууныхаа завсаар тамхи авчилсан байдаг байсан тул хос хуруугаараа заах зуршилтай байжээ. Гэвч хүүхдүүд тамхи барьж буй зургийг харахаас сэргийлэхийн тулд Disney зурнуудаа засварлан тамхиг нь арилгадаг болсон байна. Ингээд түүний зурган дээр байн хос хуруугаараа зааж буй мэд харагддаг болжээ. Паркын зочид ажилтнуудын заах байдлыг Walt-ийн зуршилтай холбон тайлбарлах болсон ч үнэндээ энэ зүгээр тохиолдол байх магадaltaй. Паркын ажилтнууд хос хуруугаараа заах болсон жинхэнэ шалтгаан нь зочдын сэтгэл ханамжийг сайжруулах зорилготой ажээ. Disney паркууд дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн зочдыг хүлээн авдаг. Харин зарим соёл, ялангуяа Азийн соёл нэг хуруугаараа заах нь бүдүүлэг, доромжлол гэж тооцогддог. Иймээс ажилтнууд хос хуруугаараа зааснаар аль болох хүндэлтэй байдал үзүүлдэг болсон байна. Хэдийгээр Disney заалт нууц төдийлөн айц төрүүлэх зүйл биш боловч компани гар хөдлөлтөй холбоотой өөр нэгэн анхаарал татах зүйл байдаг. Энэ нь ихнээсээ бидний нүдэнд илхэн харагджээ. За одоо бүр үнэхээр сонирхолтой хэсэг. Зарим фэнүүдийн анзаарснаар Disney олон дөрүүд хуруугаараа заахын оронд нэг сонирхолтой гар хөдлөлгөөн хийдэг гэж. Энэ нь цасан цагаан, үнсгэлчин, Алиса гайхамшигын орон, Нойрсож буй гүнж, Гоо цэслэн ба Аратан, Геркулес зэрэг маш олон кинон дээр харагддаг. Харин энэ хөдлөл юу гэсэн утгатай вэ? Эдгээр хөдлөлүүдийг харьцаж үзэхэд эвэр хэлбэртэй тэмдэг хэмээх бодит ертөнцийн гар тохиолтой төстэй болохыг харж байна. Рок концерт дээр ашигладаг энэ хөдлөл нь зарим хүмүүсийн бодлоор чөтгөрийг дэмждэг утгатай гэж үздэг. Энэ тэгтээ нэр ингэсэж чөтгөрийг дэмждэг үү? Та нар гэж бодож байна. Иймэрхүү хөдөлгөөн ер нь чөтгөрийг дэмжиж байгаа гэсэн утгыг бас илэрхийлж болох юм. Яагаад гэвэл нөгөө хийх чөтгөрийг дэмждэг тэр нөгөө хөдөлгөөнүүд ингээ ер нь бухыг шүтдэг штэ. Хоёр талдаа эвэртэй. Бүр маш сонирхолтой. Тэгвэл цэсэн цагаан рок хөгжим дуртай юу? Эсвэл чөтгөрийн дагалдагч байсан гэж үзэх үү? Дээрэс нь анимашнд гарч буй дөрүүдийн зарим хөдөлгөөн нь ердөөсөө дүрс хөдөлгөөнд төрөл бүрийн амьдралаг чанар оруулах гэсэн аниматоруудын санаачлага байж болох юм. За тэгээд энэхүү гарын байрлал та хэд зүгээр ердийн зүйл юм шиг харагдаж байна уу? Эсвэл ямар нэгэн утга агуулж байна уу? Та хэд юу гэж бодож байна? Коммент дээр бичээрэй. Disney-гийн аимшигт нууцуд 5. Хүн бүрийн мөрөөдлөн газар болсон Disney сэдвчилсэн паркууд хүүхдийн хувьд очих хүсдэг газруудын нэг. Гэвч энд өгүүлэх зүйл таныг тэдгээр газарт очих талаар эргэлзэхэд хүргэж магадгүй. Сүүлийн жилүүдэд Disney паркуудад сүнс мэд хачирхалтай дүрсүүд үзэгдэж байсан талаар олон таамаглал гарчээ. Зарим бүр камерын бичлэг дээр хүртэл буусан байна. 2009 оны нэгэн бичлэг Калифорни дахь Tower of Terror атракционы засвар үйлчлэгийн үеэр хяналтын камерын бичлэг үзэж байсан ажилтан сонирхолтой зүйл анзаарсан. Хүмүүсийн анхаарал татсан тухайн үед нэгэн хүний малгай унахын зэрэгцээ хачирхалтай дүрсүүд гарч ирсэн явдал. Бичлэгийг удаашруулж харуул хүн дүрстэй мэт хачирхалтай зүйлс тасалдан үзэгдэж байлаа. Камер бас эвгүйтэй. Ер нь эвгүй шүү. Үүнийг тайлбарлахад хэд хэдэн хувилбар байдаг. Камерын гажиг хуучин бичлэгийн эвдэрсэн эсвэл техникийн алдаанаас болж дүрсүүд хавхарлагдсан байж магадгүй. Хоёр дахь сүнснүүд зарим хүмүүс үүнийг сүнсний дүрс гэж үздэгч батлагдаагүй. Бас нэг бичлэг Tower of Terror-ын өөр нэг хэсэгт бичигдсэн байна. Цонхны гадна хин нэгэн сууж буй мэд үзэгдээд гинэт алга болдог. Үүнийг тайлбарлах нэг боломжтой хувилбар бол атракционы хэсэгт сүнсний дүрсүүд голограммаар тусгагдсан байх магадлал юм. Гэтэ голограмм тусгах шил харагдаагүй. За тэгээд энэ хүрээ бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ тань таалагдсан бол лайк дараа subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд дараагийн сонирхолтой контентыг дараа 7 хоногт шул цаг алхах хүргэе гэсэн бодол байна. Та хэдмэсэн дараагийн сонирхолтой контентуудыг маань үзхийг хүсэх юм бол коммент дээр бичээрэй. Дараагийн сонирхолтой контентоор уулзъя.